Сайн байцгаана уу? Туяа байна. За өнөөдөр би та бүхэндээ өөрийнхөө үйлчлүүлдэг арьсны эмнэлгийн талаар танилцуулах гэж байна. Энэ эмнэлэг маань Chamzon Life and Beauty Med гэдэг эмнэлэг. За яагаад Life and Beauty Med гэж аавэ гэхээр зөвхөн одоо арьс нүрийг гой болгоод зогсохгүй хүнийг ингээд дотроос нь эрүүлжүүлээд гой болгодог эмнэлэг. Би энэ эмнэлгээр сүүлийн үед үйлчлүүлээд маш сайн үр дүн гарсан. За тэгээд одоо цөмөрөө ерөөсөө цэрмэн амчтайгаа шууд уулзаад яаж хөөрхөн залуу болох вэ гэдэг талаар ярилцгаая. За цэрмэн амч маань одоо хүнийг гоё хөөрхөн болгодог ажил хийдэг. Тэгэхээр одоо хөөрхөн царай гэж одоо яг юу юм бэ? Бид нэр одоо найз охтуудаа ч юм уу хараад яаж нь мэдэхгүй нэг л хөөрхөн болчих гэж тэгээд байдаг шүү дээ. Ер нь хөөрхөн царай гэж юу гэдэг? Яаж хүмүүс ингэж хөөрхөн болгоод байна? Хиймэл биш царайгаар тий, хиймэл биш төрхөр. Тий, ер нь бол манай аав зургийн багш байхгүй. Тэгэхээр бага наснаас мөн надад эзэмшүүлсэн юу гэдэг вэ гэхээр мэдрэмж гэдэг зүйлийг л надад эзэмшүүлсэн байна гэж би одоо их талархдаг. Тэгээ энэгээр тэр бага наснд байсан ч гэсэн тэр бурхан тэглэх арга хүн одоо төгс царайтай байна гэдэг ямар байдгийг бэ гэдгийг л их зааж исэн байна гэдгийг дараа нь ойлгосон. Тэгээд тэргээр бол ерөөсөө хүний нүүрэн дээр байгаа бүх зүйл харьцаатай байдаг. Тэр харьцаа хэвээрээ байрандаа хүний идэрхтнүүд за арьс өөрийнхөө байранд нүүрний хэлбэр одоо харьцаа зүв байх юм бол тэр хүнийг хөөрхөн гэж хэлж байгаа гэж би ойлгодог. Тэгэхээр тэнцвэр буюу тэр баланс те. За тэгээд хоорондын тэр зохицол хамгийн чухал байдгаа гэж үздэг. Зарим хүн ингээ харахад маш гоё нүдтэй. Тэгсэн мөртлөө нүрний хэлбэр нь ингээ эвдэрчихсэн тий. За зарим хүн болохоор маш гоё уралтай. Тэгсэн мөртлөө ингээд одоо хацар нунжсан ч гэдэг юм уу тий. Инхээр бие биенийгаа ингээд одоо татаж унгаагаад идэг гэдэг юм уу. Тэгэхээр ерөөсөө л төгс харьцаа, төгс одоо гоо үзэсгэлэн гэдэг бол ерөөсөө л тэнцвэрт байдал маш натуралаараа л байх чухлаа гэж үздэг. За өмнө нь бол одоо ингэ нөгөө овоо буюу нэг л ийм хиймэл бүх юмыг хиймлэр бүтээх гэж үздэг цаг үе бол байсан. Одоо бол дэлхийд даяар хүн өөрийнхөө онцлог тэр одоо гоё шинжийг хадгалаад тэгээд залуу сайхан байх. Тэр одоо залуугийн төрхөө удаа хадгалах гэдэг л одоо хамгийн чухал болж байгаа. Хүн өөрөө хараад мэдэхгүй болохоор байна шүү дээ. Тэгэхэд бол мэрэгжлийн хүмүүстчүүд ингэж үзүүлчихэд аг арга хэмжээ аваад өгөх нь тий. Яг энэ эвдэрсэн байгаа хэсгүүдийн зөв болгож янслаад. Гэхдээ тэр нь одоо мэслийн аргаар ч юм уу айгуу тийм өвдөлттэй зүйлэр биш. Ямар ч өвдөлтгүйгээр эвтэйхэн янзчихдээ юм лээ тий. Тий. Тэгэхээр энэ нөгөө юу байгаа хүн өөрөө амьд организм. Тэгээ өөрийнхөө энэ одоо өргөжтэй лигамент гэж байна. Буулгагч булчин, өргөгч булчин гэд бүгд өөрийн үүрэгтэй ийм одоо эрхтнүүд байгаа байхгүй. Тэгэл заримийнх нь өөрийг газрын татах хүчтэй нэгдээд доошоо татж байгаа хүч нь ихсэж хаад дээшээ өргөж байгаагийн хүч хүрэхгүй байгаа бол тэрийг дэмнэж өгнө гэсэн. Тэгэхээр өөрөө өргөжтэй энэ шүрмсүүд буюу холбогч эдүүд нь зарим хэсэг нь сунаад ирэхээр хүний нүрийн баланс алдагдаад байгаа байхгүй. Тэгэхээр тэр бүгдийг ямар ч мэсгүүгээр өөрийнх нь хүч чадлыг сайжруулад амьд организмыг зөв чиглүүлж өгснөөр л тэр гооцглон бүтээж чадж байгаа. Тэгэхээр одоо хор хоосон байхгүй байсан юм бүтээж байгаа биш. Таны өмнөх 10 жилийн өмнөх те 5 жилийн өмнөх 10 хэдэн жилийн өмнөх төрхийг өөрийнх нь эдсээр өөрөөр нь төлжүүлээд буцааж болдог технологи өнөөдөр одоо дэвшилтэт технологиг л манайх нэвтрүүлсэн. Энийгээр энэ одоо мэрэгжлийг эзэмших гэж энэ цаг хугацааг одоо сураад мэрэгшээд эзэмшээд бүх зүйлийг мэслэлээр шийдэж болохгүй юм байна. Мэслэлээр шийднэ гэдэг бол одоо сунцан арьсыг хасаа тавьж байгаа боловч юм байрандаа ороогүй байхгүй. Яг нэг цаад учрыг шийдээгүй учраас буцаал унжих нь шүү дээ. Буцаал унжина. Тэгээд зохины одоо зохи унжчлаа гэдэг хүмүүс зохины хагалгаа хийлгээд, давхраа хийлгээд ингэсэн хүмүүс зөндөө байдаг. Тэд нар яагаад дахиад таалагдахгүй? Энэ эмч ингээд буруу хийчих шиг боллоо. Миний хоёр нүд өөр болцсон гэл их одоо асуултуудтай ирдэг. Үнэн чанартаа эмч тэрийг өөр хийцсэндээ биш. Суур нүдний булан өргөдөг одоо холбогч эд нь нэг нь илүү сунцсан учраас
яаж хагалгаа хийсэн ч л зөрүүтэй гарах байхгүй юу? Тийм үү. Тэгэхээр тэрийг болохоор 1 мм-ийн зөрүү гарцсан ингэсэн гэдэг боловч үнэн чанартаа үндсэн суур булангууд нь унжигдсан байхад нүдний дээр байгаа арсыг авлаа гэд хизээч тэрийг засч чаддгүй. Давхраа хийлгцэн хүмүүсийн нүдний булан унжаастай бөөрөнгийн нүдтэй болсон байдаг шүү дээ. Тийм, зарим нь яг тийм болсон байдаг харин тийм. Тэгэхээр тэр мисцлаар засардгүй маа. Нүүрний унжилт ч гэсэн доторх юм үйл ажиллагааг нь сэргээхгүйгээр гадна талд байгаа ингээд арсын те хальсын л цуган татаад ойж ийн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бас л адилхан байхгүй. Тэгэхээр тэр нь л хамгийн чухал. Тэгэхээр гадна талын өнгөн ийм зүйл биш эсвэл гоёлын одоо студ гэдэг шиг гоёлын зүйл хийж байгаа биш. Өөрийнх нь эдисийн үйл ажиллагааг эргэж сэргээгээд өөрийнх нь эдисийг л байр байранд нь авчиж байгаа л гэсэн. Тэгэхээр одоо тийм гоё сэргэж өгдөг тийм аппаратууд байна гэсэн үг юм тий. Тэгэхээр одоо бол шинжлэх ухаан хөгжөөд хүнийг одоо өвдөлтгүйгээр, мэсхүүгээр нөхөн төлжүүлэх гэдэг маш чухал болсон байхгүй юу? Энэ нөхөн төлжилт гэдэг нь жишээлх юм бол хүний арьс нингүрээд настай болоод ирэхээр нас ахихаар ингээд нингүрээ бомбогоор шин чанар нь алдагдаад үелцсэн юм шиг ийм гитар шиг царайтай овон товон онх янх болоод ирдэг шүү дээ. Тэгэхээр тэр маань суналт өгөөд өөрийнхөө байрыг алдагдаад нингүрсэн гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр тэр арчилгаа одоо яаж хийхэж мэдэхгүй байж байгаа хүмүүс бадсан цаас шиг болгоцсон байж байгаа нь тэрийг хасуулж татуулж оюуллаа гэд тэр хүчлийг хизээч арилдахгүй маа. Арилдгүй өнгөө хэсэгт нь л юу яваад байна гэсэн үг шүү дээ. Аргалаад байна гэсэн үг юм биш үү тий. Суурийг янзлахгүйгээр тий. Тэгэхээр одоо юу гэж хэлмээр юм те одоо нэг юм байшингийн каркас доторх юм нь асуудалтай байх чинь гадна талын шавдаа байхтай адилхан л гэсэн үг байхгүй шүү дээ. Тэгэхээр тэрийг л дотор талын тэр бүр каркас суурьас нь зүг болгоод засаж байгаа юм. Тэгэхээр хүн цаагаараа толиотой, цаагаараа өнгөлөг, цаагаараа залууж авахтай болдог. Тийм ээ. Би одоо энэ цэрмэн амчаа яриад байгаа энэ аппаратууд нь орсон л доо. Тэгээ намайг ингээд уруулын болон унжицсан байна. Тэгээд тийм учраас энийг өргөх хэрэгтэйгээд би одоо уруулын болон унжицсан болохоор энэ хайрлалт нэг юм хийнэ гэж батсан чинь өөр миний энэ дээр нэг арга хэмжээ аваад гэсэн. Тэгээ удахгүй та бүхэнд энэ бичлэгийг үзүүлнэ. Тэгээ одоо ингээд хүмүүс манай монголчууд ийм хоёр том шанааны ястай гэж өөрсдөө боддог. Тэгэл дийлэнхтэй шанааны яснаас бус энэ булчингийн байрал буруу болсноос болоод дийлэнхтэй том шанаатай харагддаг байхгүй. Тийм үү. Тэгээ ингээд бариад яс хүртэл нь дараад ингээд үзүүлэхээр яс нь бүр цаар наан нь ингээд одоо булчингийн зангирал тэр ийм сулрал ингэж үүснээс болоод хүмүүс ийм царайны хэлбэр алдагддаг. Тэгвэл тэрийг чинь бас янзлаад юм жижиг нүртэй болж болох юм биш тий. Тэгэхээр яг энэ аппарат чинь ямар аппарат вэ? Ийм одоо гайхамшиг бүтээгээд байгаа аппарат. Нийл аппаратанд ороод одоо хүн ийм болчихж гинэ үү? Тэгэл аппарат нь өөрөө тэгчтэй юм уу? Эсвэл тэн дээр яг юм чи одоо уур чадвар илүү шаардлагатай юу? Тэгэхээр энэ асуулт болохоор хүмүүсийн бас сонирхдаг асуулт юм. За жишээлх юм бол танд маш сайхан зургийн аппарат байлаа. Тэр зургийн аппарат одоо панорама авдаг, одоо энэ байгалийн зураг авдаг, одоо чэд зураг авдаг гэх маш олон моднууд байгаа шүү дээ, тий. Гэтэл тэр зургийн аппаратыг эзэмшээгүй хүн гой зураг дарж чадах уу? Тий шүү дээ. Чадахгүй шүү дээ. Одоо уцаа хүртэл ашиглахдаа зарим нь супер ашиглаа, зарим нь ашиглаж чаддгүй үстэй. Яг адилхан уц барьж шүү дээ. Яг адилхан уцаар хүний авч байгаа зургнууд шал өөр идэв шүү дээ. Яг адилхан. Тэгэхээр энэ аппарат гэдэг зүйл байж болох ч гэсэн энийг эзэмшээд эний үр дүн гаргана гэдэг маш чухал байдаг. Тийм учраас энэ одоо төгс үр дүнгийг гаргахын тулд энэ аппаратуудыг төгс эзэмших нэгдүгээр хэрэгтэй байдаг. Хоёрдугаарт аппарата таньна гэдэг маш чухал байдаг байхгүй. Тэгэхээр би болохоор яг солонгосын маш алдартай одоо багш нарын шав одоо надад бол 5 алдартай багш байна. Оо тийм үү. 5 алдартай багш байна. Тэгээ энэ багш нар маань одоо бүр яг өөрийнхөө амьдрал, эмчилгээ, үр дүн бүгдийг ингээд одоо үдсэн юг л одоо баталгаажуулж өгдөг гэдэг юм уу. Би ийм зүйлийг хүсэж байна. Би хүний арьсыг зузааруулмаар байна. Нөхөн төржүүлмээр байна. Улаалтыг болиулмаар байна. Нүгчлэлтийг багасгахмаар байна. Сэвхийг одоо би тунгалагжуулмаар байна гэдэг энэ хүсэл ингээд надад одоо үйлчлүүлэгч дээр ингээд эмчилгээ хийх явцад энэ 10 хэдэн жилийн хугацаанд тулгарч байгаа асуудлууд байгаа шүү дээ. Тэгэл энэ бүгдийг одоо шийдэж болдог үеийн залуу байхад зөвхөн гоо сайхны бүтээгдэхүүнээр шийдэж болж байгаа юм шиг байснаа тэрүүгээр шийдэж болохгүй насн дээр хүмүүс ирдэг байна. Тийм нас байна. Тэгэхээр нэмэр байхгүй тийм. Болтгүй насн дээр ирдэг. Тэгэхээр тэрийг дэмжиж өгөөд тэр эсийн одоо хөгшрөлт буюу анти эйж явагдаж байгаа байдлыг буцаага тэр
одоо антиоксидантын эсрэг үйлдэл үзүүлээд өөрийнх нь үйл ажиллагааг сэргийхийн тулд тийм үйлдэлтэй аппаратыг нэгдүгээр таних хэрэгтэй байна. Тэрийг үнэхээр одоо энэ зөвхөн нэг модонд ороод өнгөрч байгаа аппарат уу, өнгөрөх аппарат уу, үнэхээр үйл ажиллагаанд төгс хүнд одоо үйлчлэх үү, ямар нэгэн гэмтэл учруулахгүй юу? Энийний одоо давуу тал нь юу юм бэ? Сул тал нь юу юм бэ гэж ингэж судалсаар байгаа л одоо сурж авчирсан аппаратууд болохоор нэгдүгээрт нь Airjet. Хоёрдугаар 2015 онд нэг авчирсан. Энэ бол одоо хүний нүүрний саажилтаас үүссэн байна уу, тэгш хэмээ алдагдал байна уу, цаг хугацааны туршид одоо хүний зуршлаас үүссэн нүүрний зөрүү тэгш хэмээг сэргээдэг. Одоо нүдний булан ундсан байна уу, тэ уруулын булан ундсан байна уу, энэ бүгдийг засдаг аппарат бол Airjet гэдэг энэ аппарат байдаг. Бүр гайхамшигтай засдаг юм лээ. Удахгүй санарт бичлэг үзүүлнэ. Би миний нөгөө тал нүрийг ингээд өргөж үзүүлсэн байхгүй. Тэгсэн чинь би бүр баг ингээд тал нүрээ таних байсан. Би чи юм аах байсан юм гэмээр те. Бүр ирсэн гэж өргөж өгд юм лээ те. Гэхдээ ямар ч өргөдөлтэй байхгүй. Богино хугацаанд те. Эмчнэр хэрдэг. Эмчнэр ингээд ирээд ороод ингээд хүүстэ хурдан нөгөө талыг хийж өгөө. Эн чинь бүр Паристэй хүн шиг ингээ харагдчих. Би чи нэг талаа ингэж өргөснийхаа дараа хөөе би чи ийм их унжилттай байсан юм уу гэдгийг мэдлээ. Яг тэр мэддэг юм лээ. Би бас яг тэгсэн. Хөөх би чи ийм амир болсон байсан юм уу юу вэ? Гэмээр яг тэр нөгөө тэрийг яг өргөж лигаментэд хүрнэ гэдэг болохоор 6-аас 11 мм-ийн гүнд байгаа тэр одоо холбогчдод хүрж байгаа байхгүй юу. За гэтэл хүмүүс болохоор нөгөө дуурамл аппаратууд нэлээд оруулж ирдэг. Харин тэр гадар зөндөө шүү дээ дуурамл аппаратууд тий. Тэгээ бид нэр энгийн хүн бидний хувьд болохоор одоо мэдхгүй шүү дээ. Энд дээр очиод бүгдээрээ л манай аппарат аригналаа гэж хэлдэг. Тэрийг одоо бас яаж мэдхгүй те айгу хэцүү те. Тэгээд дуурамл аппаратууд байдаг. Тэгээд нөгөө одоо манай урд хөрш чинь бас тийм юм маш их хийн штэ. Копидж байна шүү те. Тэгэхээр тийм одоо аппаратуудын үр дүн нь цаанаа өөр байдаг. Тэрний тусгал нь өөр байдаг, нэвчих чанар өөр байдаг, халалтын төвшин өөр байдаг. Эднийг ерөөсөө хүмүүс одоо мэрэгжлийн хүмүүс хэлэхгүй бол мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр энээсээ болоод хүмүүс бол эдийн засгаараа, гоо сайхнаараа, цаг хугацаагаараа зөндөө л хохирсон байдаг. Тэгээд тэр хүмүүс одоо ингээд тэгээд одоо үрд үдсэнгүү гэдэг их гомдолтой ирдэг. Тэгээд бүгдээрээ л баяр баясгалантай болоод явдагт нэг баяртай байдаг. Гэхдээ ямар ч юм тэгээд бас эвдэрсэн ч юм уу ямар нэг асуудалтай болсон хүмүүс ч гэсэн ирээд сэргийх бас боломжтой юм байна тий. Мэдээж болгүй яах вэ? Тэгээ одоо хамгийн гол нь ингээд хүмүүсийн одоо засвар гэдэг юм уу? Ингээд нэг хийгээ оролдсон нүрийг дахиад ингээд засаад бүх одоо энэ тэнд шатсан пилерүүд те энэ бүгдийг заснаа гэдэг болохоор цаг хугацаа эдийн засгийн хувьд зөндөл алдагдaltaй л баггүй тухайн хүнийхээ түүнээс ажиллагаа нь биднэрт бас их болдог тий сэтгэл зүйн хувьд. Ер нь тэгээ ямар нэг юм хэлэхээс өмнө шууд ингэж ирэл орчвол амарл юм байна л да тий. Нөгөө ямар нэгэн засвар ороогүй юм чинь засахад илүү амархан шүү тий. Хүний сонголтолтой. Гэхдээ яг одоо зөв механизмаар явах юм бол та хөшрөлтийг сааруулад олон насаар залуу болоод хөгшрөхгүй бүр удаашруулж болдог байхгүй. Удаашруулж болдог. Гэтэл бүр ингээд арьсаа хагалгаа хийлгээд өвчүүлээд хит хагалгаа хийлгээд арьс нь бүр нэнгүрээд цаас шиг болцсон хүн бусад хүмүүсээс илүү хичээл чармаалт их одоо эмчлэх хэрэгтэй боллоо л гэсэн юм байна. Тэгээ тэрний дараа чинь манайх baby face гэдэг аппарат оруулж ирсэн. Яагаад тэгэхээр Airjet-ээр хүний нүрийг ингээд өргөөд яхад бүгд нүдний булан энэ юунууд ингээд засарч байгаа мөртлөө энд ингээд унтсан арьс суларсан хэсэг ингээд тодорхой хэмжээгээр өргөцсөн ч гэсэн төгс өргөгдөхгүй байгааг олж мэдсэн. Тэгээ энэ асуудлыг яаж шийдэх вэ гэхээр байр байраа алдсан арьснууд чинь доторх эдисийн өргөхөд гадна талд уултраад үлдсэн хэсгүүд байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг засах шаардлага тулгарч байгаа. Тэгээ энэний төлөө дахиад суралцах хэрэгтэй болсон. Тэгээд бидний ингээд одоо импортлсон сурж хөдөлмөрлөөд авчирсан аппарат бол baby face буюу Diorod Wall гэдэг ийм давхар линзтэй тусгал бүгд нь ижил мөртлөө ухалт байхгүй месимс ийм нөхөн сэргээлтийн лазерыг оруулж ирсэн. Энэ бол арьсыг зузааруулна, өнгөлөг болгоно. Нүхжилтийн буюу сорвжилтийн доор хэсэгт үүссэн ийм лонхон хэлбэртэй сорвиудыг бүгдийг агшааж өгдөг тий. Тэр давхар үрдэн үздэг ийм одоо хидэн лазерт ороод одоо үрдэн авч чадахгүй ийм аппаратыг бол оруулж ирсэн. Би бас энэ аппаратанд нь орсон. Одоо миний арьсыг хараа. Ер нь бол урны өнгнөөсөө илүү нөгөө нэг юу яасан одоо гэрэлтсэн ч юм уу те 1 тонн сайжирсан.
Тэгээд бас ямар ч өвдөлтгүй зүгээр ингээл баг унтж байгаа л хэрэгждэг. Миний бас зарим найзууд байна л да нэг лазерт ороод арьс нэг юм нэмгрээд айгүй мэдрэг болчдөг. Тэгээд нэг юм хэсэг хугацааны дараа арьс нь саралтчдаг. Тэгэхээр энэ лазер бол айгүй өөр юм билээ шүү дээ. Ингээд ерөнхийдөө арьсны өнгийг 1 тонн цайруулаад одоо 1 тонн дээшлүүлээд ч юм уу. Тэгээд baby face гэдэг нэрэндээ яг харсан хүүхдээ шиг юм болгодог тий. Тэгээд нөгөө юу байхгүй юм лээ. Удаан хугацааны хэсэг хугацааны дараа ингээд саарлтна гэсэн ойлголттой булмал өнгөрөөд идэм билээ шүү дээ. Тэр нөгөө завсар байгаа алдагдсан хэсийг төлжүүлээд өгч байгаа. Тэр хүний эдээс олших тусмаа тэндээс ялгаруулж байгаа чийг үйл ажиллагааг сайжирна гэсэн үг байхгүй. Түүнээс ингээд нөгөө CO2 гэдэг одоо их дэлгэрэнгүй мэддэг лазер шиг ухаад авчдаг. Одоо энэ нөгөө ухаж авч байгаа хэмжээ чинь 0.9 хэмжээтэй ингээд ерөөсөө сантиметрийн зай хүрэхгүй ухаад авчгаар тэрийг нөхөн төлжүүлэх гэж хүний арьс дайчлагдах хэрэгтэй байтал тэр одоо дайчлахыг энэ эрсдэс уур амьсгалтай Монгол хүний арьс нөхөхтэй маш хэцүү байдаг байхгүй юу? Гүцэтгэв. Тэрнээсээ болоод нөхөн төлжөлтөд гүцэхгүй учраас өнгө буцаад буурах, илүү их сэвгдэг, сорвжилттай болох тий тэгээд илүү их одоо нөхцөлтийн сорвжилттай болох ийм одоо хандлагууд байдаг. Тэгэхээр тэрний эсрэг энэ одоо эрсдэс уур амьсгалд яаж хүний арьсыг гэмтээхгүйгээр эсэргээр нөхөн төлжүүлээд гоё болох юм бэ гэдэг л. За үүний дараа болохоор хүний энэ сэвхийг оролдох тусам ихсдэг юм а гэдгийг ерөөсө цаг хугацааны одоо энэ 17 жилийн хугацаанд чинь маш их одоо судалгаа хийж байгаа шүү дээ. Тэгэд хүний сэвхийг хүчээр оролдох тусам ихсдэг ийм шин чанартай байхгүй юу? За. Тэгэхээр энийг хүч орохгүйгээр зогоохон мөртлөө өөрөөр нь натуралаар нь эд хэсгийг 50 байдалд бариад доор байгаа сэдэрлээс нь эхэлж яаж засах вэ гэдгийн төлөө судалгаа хийгээд тэгээд одоо суралцаад оруулж ирсэн аппарат нь болохоор Pico High 300 гэдэг. Энэ 300 гэдэг тоо нэг чухал байхгүй юу? Pico High гэдэг лазерууд бол ингээд үйлдвэрлэсэн байгаад байдаг. Тэгэл Pico гэдэг хэмжээс нь нано ширхгийг сая хуваасны нэгтэй тэнцдэг хэмжээ. Өөх тийм жижиг юм уу тий. Вау. Тэгэхээр наноч нь 10-ын хасах 9 зэрэгт шүү дээ. Тэгтэл тэрийг сая хуваана гэдэг нь 10-ын хасах 12 зэрэгт байж ээж тэндээс хүний эсийг гэмтээхгүй тэр фотомеханик эффект рүү орж байгаа байхгүй юу? Тийм үү. Тэгээ нано ширхэг болохоор эсийг гэмтээгээд байна гэж зүтсэн учраас бүр тэрний гүнзгий рүү орсон. Тэгэхээр тэр 300 гэдэг энэ хэмжээс нь эсийн стресс тайлах хугацаа буюу төвөөсөө зах хүрэх энэ хугацааг одоо зайд хэмжиж идэг хэмжээс юм байна. Тэгэхээр тэр 330 байдаг учраас тэрлүү багтахгүй бол хизээч эс дотроос тэр хар өнгийг ялгаж чадахгүй байгаа байхгүй. За. Тийм. Тэгэхээр тэр эс дотор нэвчээд гэмтээхгүй, төлөлт үүсэхгүй, дулааны эффект байхгүй ийм одоо аппарат оруулж ирсэн. Энэ нь болохоор Pico High 300 гэдэг энэ аппарат. Тэгэхээр энэ нано ширхгийг сая хуваасны нэгийг 300-аар үржүүлсэн хэмжээгээр явж байгаа учраас маш нарийн ширхгээр явдаг. Тэгэхээр төлөгдөлт, ухалт, гэмтэл гэдэг юм үүсгдэг. За. Тэгвэл сэвхээрээс асуудал биш болсон юм биш тий? Сэвхэр нь асуудал биш болсон. Нэгтэй сэвхний онцлог гэдэг чинь хүмүүс ингээ нөгөө толб нүүрэн дээр байгаа толб чинь 5 янз байгаа шүү дээ. Тийм үү. 5 янз. Бүгднийг л сэвх юм уу даа л гэж авдаг шүү дээ. Тэр битүү ингээ хучцсан тархмал сэвхүү. За толбон сэвх юм уу? Нөсөө юм уу? Одоо хүмүүсийн нэрлээд байгаа насжилтын толб гэдэг байгаа юм уу гэдэг чинь бүгд өөр одоо үйлдэлүүдтэй өөр механизмаар явдаг юм илэрдээгүүд юмнууд тахгүй зарим хүн нэг нүүрэн дээр хүүхд толботой юм шиг болцсон байдаг шүү дээ. Юм цогтоо дараа нь ингээд тэр чигээр юм хөх мингтэй болцсон гэдэг. Энэ ота гэд бас тусдаа нэртэй минг байхгүй юу? Минг юм уу? Одоо минг бишээ толб байхгүй юу? Сэвтэй айлхан тийм толб биш юм биш үү? Тэгэхээр тэр бүгд өөр механизмтай. Тэгэхээр тэн дээр байгаа одоо механизмуудаар тэр аппаратыг нэг л юмар ажиллуулах биш. Энэ хүнийх одоо сорвжилт үүссний дараа бас батг гараад эсвэл сорив үүсээд дараа нь ургасан бор өнг юм уу, сэвх юм уу, эсвэл батгнаас үүсээд тэгсэн мөртлөө гүндээ бас байгаад байгаа мөгөд бүгд ангилалтай. Тэгэхээр бүх тохиргоог нь хийнэ гэсэн үг байхгүй юу? Яг тэрэнд нь тааруулж тохиргоог нь хийж аваад эмчилтэй юм тийм. Эмчилнэ. Бүгдээрээ өөрөөр тохиргоотой. Тийм учраас энэ аппаратуудыг суралцах зайлшгүй шаардлагатай. Ер нь энэ аппарат биш ямар ч аппарат байсан суралцах хэрэгтэй шүү дээ. Тийм л ахalta тийм. Тэр өөрөө болохоор яг цэрмэн амжилт нь болохоор өөрөө яг олон улсад заах хэрэгтэй. Арга зүйч багш. Тэгэхээр чин багш боллоо сурна гэдэг чинь ер нь амар их сурсан гэсэн үг үстэй тий. Тэгээд өөрөө багш юм чи мэдээж одоо эмнэлийнхаа эмчнэрт заадаг байлгүй дээ тий. Тэгэлгүй яг мэдээж ингээд энэ
миний аав чир хоёулаа багш байхгүй юу? Оо за. Тэгэхээр нэг юм цаанаасаа нэг юм суусан юм байд юм шиг байлаа шүү дээ. Нэг багш хүний юу ч нэг дотроосоо байдаг шүү дээ. Хүнд юм зааж ойлгуулах. Тийм хилээд өгчмөр санагдаад байдаг. Тэр нэг тийм суур байгаа учраас тийм үү ингээд юмыг нэг хүнд хүрчих юмсан, энийг ойлгуулчих юмсан гэдэг нэг юм бас ийм л юм байгаа даа л да дотор. Тэгээд эмчнэраа бол маш удаан хугацаанд бэлддэг. Ганцаараа мэдээж олон хүнд хүрч чадахгүй шүү дээ. Тэгэхээр одоо надтай хамт бол 10 эмч ажиллаж байгаа. Оо за. Тийм 10 эмч ажиллаж байгаа. Тэгээ бүгдээрээ эхлээд өрөөсөө бүр ориенташн яваад тэгээд суур, онол, практик хосолсон 3 сарын сургалт юм. Оо за. 3 сарын сургалт. За энэ 3 сарын сургалт дуусахаар бүр одоо цаанаасаа авдаг асуултуудаа тусгай шалгалт ав. Тэгээ энэ хүн үнэхээр энэ аппаратыг ажиллуулж чадах уугүй юу? Энэ хүн мэдж байгаа юугүй юу гэдэг ийм бүр бэлэн асуулт тэр олон улсын сургалтыг төгссөний дараа асуудаг тусгай асуултууд байдаг. Тэр одоо асуултын дагуу одоо шалгалтаа авна. За энэ шалгалтыг давсан хүн дараагийн практикийн шалгалтанд орно. Оо за. Ингээд тэнцэх юм бол за энэ хүн энэ одоо аппарат энэ үйлчлэгийг явуулах эрхтэй боллоо гэд тэгээд үйлчлүүлэгчээр ортол дахиад бэлтэнэ. Оо тийм үү. Тэгэхээр маш удаан хугацаа шаардж иж нэг эмч сурч. Тийм биш тийм тийм. Тэгэхээр танад ажиллаж байгаа эмчнэр олон жил ажиллаж байгаа эмчнэр гэж ойлгох. Тийм. Юу нь бол хамгийн гол үйлчлэгнүүд аппаратуудаар ингээл хүмүүр нь нүрээ өргүүлээд арьсаа гоё болгоод үнэхээр одоо хөөрхөн болох бүрэн боломжтой болцсон юм байна. Яг зөв газраа ирээ зөв аппаратанд авах юм бол тий. За тэрнээс гадна өөр яаж хөөрхөн болох вэ? Яаж гоё тунгалаг сайхан арьстай болох вэ? Тэгэхээр юм байгаа. Одоо хүн ингээд нөгөө хуцсны цанаас за одоо би хөөрхөн болох уу гэж баг ингэж асуухан төхөөд байдаг. Тэгэхээр утасны цаанаас энэ далтыг харж чадахгүй шүү дээ. Тэгэхээр тухайн хүнийг ингээд үзээд оншилдог. Энэ хүнд ямар асуудал байгаа юм бэ? Энэ одоо арьсны туулж өнгөрүүлсэн замнал гэж байгаа шүү дээ, тий. Тэгэхээр тэр бүгдийг ингээд судлаад энэ хүнд ямар эмчилгээ, ямар шатлалтайгаар яаж хийх вэ гэдгийг тодорхойлж гаргадаг. Тэгэхээр эмчнэр бүгдээр энэ дээр зөвлөгөө өгөөд онцлоод ингэснийхаа дараа ямар эмчилгээ хийх вэ гэдгийг тодорхойлдог байхгүй. За тэрний дараа болохоор хүн энэ одоо дотроосоо гэрэлтэнэ гэж нэг зүйл ярьж байгаа шүү дээ. Дотроосоо гэрэлтсэн царайтай гэж нэг ярьдэн шүү дээ. Тийм. Тэгэхээр энэ дотор эргэтэн гэдэг бол хүний гадаад гоо сайхантай үнэхээр холбоотой байдаг. Би солонгосоос төгсөж ирээд хүний ингээ гоо сайхан энэ зүйлийг засаж болд юм байна гэл ингээл ойлгож байгаа шүү дээ. Солонгос эмч нартай би маш олон мэдсэлд хамт орж ирсэн хүмүүсийг ямар байгаад ямар болдгоо бүгдийг хараад энэний дараах 2 жилийн дараа ямар болтыг 3 жилийн дараа энэ мэдсэл ямар болтыг 5 жилийн дараа энэ одоо мэдсэл ямар үр дүнд хүрдэм бэ гэдэг бүгдийг би нүдээр ингээд харцсан учраас мэдслэр бүгдийг шийдэх боломжгүй маа гэдгийг бол маш сайн ойлгосон. Тийм учраас мэсгүүгээр би яаж хүнийг гоё болгох юм бэ гэдгийг л нарийн судлах юм шатнд орсон байхгүй. Тэгэл мэсгүүгээр гоё болгоод ингээд ирэхээр гоё болж байгаа ч гэсэн үндсэн дотроо байдаг. Хүний гоо үзэсгэлэн ингээ үндсэн дотроо байдаг. Тэгээ дотор одоо өвчтөн хүний царай цаанаа нэг баргаар иднэрдэг. Тэгээ одоо юу чи өтгөн цустай хүний царай хар гэдэг ч гэдэм үү. Бидний нэг дунд яригддаг нэг яриануд идэв шээ тий. Оо царай чаарлаад байхаа нэг дотроо нэг үзүүлээч гэдэг юм уу тий. Илэг жоохон муу амуу яагаад харлаад байна. Нүд чинь шаргалцсан байх юм нэг чинь зүгээр өөч гэдэг юм уу тий. Тийм яриа бидний дунд байдаг шүү дээ. Тэгэхээр тэр бол хүний гоо сайхан бол доктортой шууд холбоотой байх нь тий. Тэгэхээр энэ бүгдийг ингээ шийдвэрлэхгүй бол энэ хизээ шийдэгдэхгүй асуудал юм байна гэдгийг ухаарад тэгээ 11 жилийн өмнөөс бүр ерөөсөө энэ дотрыг яаж эрүүл болгох юм бэ гэдгээр л судалгаа хийж эхэлсэн. Тэгээд бүр ингээд солонгосын яг энэ дотрын эрдэмтэн хүнтэй хамтраад энэ өөрийнх нь бүтээл дээр Монгол хүнд яаж илүү тохиромжтой болгох юм бэ гэдгээр судлаад 11 жилийн өмнөөс одоо Монгол хүний дотрыг зөв цэвэрлэх. Түүнээс өнөөдөр маргааш нөгөөдрийн хоолыг гүйлгэж туулгаад гаргадаг туулга уугаад эсвэл бургууд тавиад энэ зүйл цэвэрлэгддэг юм аа. Тэгэхээр үнд суурьнд эрүүл болоод ирэхээр хүнд нөгөө толбожж байгаа байдал, нүрийн тунгалагжилт бүр одоо цаашлаад нүдний өнгө хүртэл тунгалагжиж ирдэг. Энэ одоо асуудлыг шийдэж эхэлсэн. Тэгээд энэ үнэхээр ингээд үр дүнтэй байгаад гиз цэвэрлээд ирэхээр илгэнд өгч байгаа ачаал багасдаг байхгүй.
байхгүй. Оо тийм үү. Тэр шууд л илэг зүрхгээ хөнцөлтэй яваад байдаг үнэн чанартай эзнээс бид нар шимт хичээлээ аваад одоо бүх биеэрээ энэ тарааж очиж л биний эд эрхтэн буюу үйлдвэрийн газрууд ажиллах хэрэгтэй болж штэ. Тэр сайн дураараа ямар ч орцоохгүй байж байгаад ажилдаг үйлдвэр гэж байх уу. Яг тэрнтэй адилхан хүний эрхтэн ажиллагаа нь тийм байдаг учраас тэр орц авж байгаа анхны хэсгийг цэвэрлээд өгдөг. Тэгэхээр тэр одоо хүнийг эрүүл байлгах механизм дотроо байгаа. Тэгэхэд нүүрийг гоё болгоод энэ урт удаан амьтай залуу байхын тулд цус нь бас одоо шингэн байх хэрэгтэй. Нас залуу цус шингэн гэж ярьдаг шүү дээ тий. Цус шингэн гэдэг хүчнээс залуу байхын үнэс удаа тэгж ярьж байгаа тий. Үнэхээр тийм. Тэгэхээр цус гэдэг эргэтэн чинь болохоор судас гэдэг одоо замаар явж байгаа байхгүй юу. Тэгэхээр зам нь ерөөсөө Монгол хүнийх маш одоо асуудалтай болсон байгаа маа. Тэгэхээр энэ дандаа л хүн болгон холестеринтэй, атеросклероз боллоо, судасны нарийсэл, тархины цусан хангамжийн дутагдал гэд ингээд ийм онгийн хоншуудтай. Энийг яах вэ гэдэг асуудал үүснэ тий. Тэгэхээр энэ судасны энэ түгэж байгаа явж байгаа зам цэврүүчээд цуссаа явах гэдэг. Цус нь өөрөө эрүүл байх хэрэгтэй байдаг. Тэгэхээр энийг одоо цусны дотор байгаа элементүүд нь эрүүл байх, хоорондоо наалдаггүй байх, хэлбэр нь зөв байх. За энэ одоо дүрст элементүүд чинь танд хэрэгтэй элементүүдийг тэгээд ачаад таны эргэтэн дээр хүртгэл гэж одоо ойлгож байна. Тэгэхээр энэ зүйлүүдийг бүгдийг ингээ эрүүл болохгүй бол эндээс ингээ орц аваадахад одоо энэ хайчих вэ гэдэг асуудал үүс тулгарч ирсэн. Тэгэхээр энэ нэгнээс дамжаад дахиад энэ зүрх судас гэдэг асуудлыг одоо судлах шаардлагатай болсон гэсэн. Тэгэхээр жил ерөөсөө ингээд агсаар аваад ерөөсөө үндэс нь хаана байгаа хүн яагаад төвшрөөд байгаа юм бэ гэдгийг үндэс нь дотор болоод гадартай навсарчил эмчилдэг ийм төвшөнд л хүрсэн. Тийм тий. Би бас тэр бүтээгдэхүүнүүдийн бүгдийг нь авч хэрэгэлсэн. Ер нь бол өвчлэн ургамлын гаралтай тий. Өдөрт нэг удаа л уух хэрэглэхэд айгу таатай. Тэгээд үр дүн бол бүр үнэхээр надад бол маш сайн мэдэгдсэн. Ялангуяа тэр нэг гид цэвэрлэг бүтээгдэхүүн бол бүр үнэхээр уусны дараа би одоо тэрэнд эхлээд авахдаа бас нэг сайн итгэхгүйсэн байхгүй. Ингээд хэсэг хугацаанд уусны дараа хүний өтгөн гарахтаа яг жоох хөвгтэй шиг тийм үнэртэй тийм өнгөтэй гардыг байна. Яг нэлх хөвгтэй шиг болдог гэж хэлжсэн л да тэр менежмент. Би бас яг 100% итгээгүй л дээ яг үнэ. Гэтэ яг гидсэндээ асуудалтай байсан учраас тэг гидсээ цэвэрлэх юм бол гоё олно гэсэн учраас уугаад үтсэн. Тэгсэн чи бүр үнэхээр тийм болт юм бэлээ тий. Тэр чи яг нөгөө хоол ингээд зөв шингээд дотор эргэтэн эрүүл болохоор хүний өтгөн чи яг тийм жоох хөвгтэй шиг өнөр өнгөтэй гардыг юм бэлээ шүү. Тэгэхээр тэгтэн сайн цэвэрлж болдог тийм бүтээгдэхүүн байгаа юм байлээ. Тэгээд хүний ер нь арьс тэрийг одоо яг тийм баснаас хойш арьс ингээд бүр мэддэхүүц бүр илүү тунгалаг болоод ирж ирлээ л дээ. Дээрээс нь бас нөгөө нүдний цагаан цөцгий бас ингэ тунгалаг болд юм байлээ шүү дээ. Удаа хэрэглэдэг гэхээр надад бол ингээд тийм одоо шинж тэмдгүүд шууд мэдэгдсэн. Тий. Тэгэхээр хүмүүсийн нөгөө гидсний доктор гэдгээр нэлийн мэддэг бүтээгдэхүүн байхгүй. Тэгээ энэ болохоор зохицуулах үйлчилгээтэй хүнс одоо баяжуулсан хүнс байхгүй. Тэгээ энэ нөгөө ерөөсөө 55 төрлийн эмийн ургамал энэ бүр баяжуулаад энэ Монгол хүнд бүр тохируулаад энэ хийсэн. Тэгээд доктор Милагро гэж нэрлэдэг. Би болохоор хялбаршуулаад дандаа гидсний доктор гэж тэгэхээр докторшуул үйлчилт юм байлээ тий. Тэгэхээр үнэхээр сайн. Тийм үнэхээр сайн байлээ. 11 жилийн хугацаанд энэгээр цэвэрлээд одоо өтөхний асуудал байхгүй болсон. Дотор нь одоо бүдүүн гидсний ургацаг ургадаг байсан хүмүүс ургахаа болдог тий. За ерөөсөө л тэр цагаан мах эргээд идэх нь болдог гэд хүмүүс бол маш баяртай болдог. 55 жил би өтгөө хатсан. Бүх зүйл дөрөөсөө болоогүй гэдэг хүн хүртэл итгэл үнэмшил өндөртэй болсон тий. Баярал талархсан. Яг хэрэглээд ихээр яг өөр дээрээ мэдрэхээр л яг л хүн чи итгээд хэлдэг юм байл л тий. Одоо бол миний бүр ингээд сарч чадахгүй одоо тийм бүтээгдэхүүний нэг болсон л да. Үнэхээр эрүүл болно. Тэгэхээр ерөөсөө бүх зүйлийн үндэс нь гидсэн дотор байгаа юм аа. Тэгээд энээс гидснээс авсан шимт хичээлээ цус руугаа оруулдаг эргэтэн чинь нарийн гидс байхгүй юу? Тэгэхээр нарийн гидсээ цэвэрлэгдээд бүдүүн гидс цэвэрлэгдээд ирэхээр их сайхан болно. За нарийн гидснээс авсан шимт хичээл чинь ийм одоо хевсний ус шиг юм байдгаа гэдэг намраа. Тэгэхээр энэ дотор байгаа одоо цусан судал руугаа шимт хичээлээс хорж аваад одоо тех гэхээр цус чинь өтгөрчөөд турбаан буюу одоо тэр судас чинь нарийнхан болчиход явуулахгүй байгаа байхгүй да. Бүгд сайн явахгүй. Тэгэхээр энийг ерөөсөө альфа токоперолтой буюу цэвэр байгаль дээр байдаг ургамал нь улаан нарс гэдэг ийм ургамал байгаа. Энэ улаан нарс бол Монголд
байхгүй байгаа даа. Монгол байдгүй уран Монгол байхгүй юм билий. Бид нэр одоо Марс мод гэж яриад байдаг. Тэрнээс арай өөр юм байна. Арай өөр юм билий. Тэгээд тэрний тэр нөгөө ийм зүү шиг ийм навчил юм да. Шилмүс нь 2.6 кг-аас ганцхан үрэл гаргаж авдаг байхгүй. Ганцхан үрэл. Тэгэхээр тэр үрэлд одоо тэр улаан нарсны шилмүс болохоор байгаль дээр байгаа хамгийн олон төрлийн элементтэй ургамал юм билий. Олон төрлийн ургамал. Элементтэй. Тэгээд тэрийг бол 100 дамжаа сайн гэдгийг мэддэг боловч side effect одоо нэг хүн өдрийн нормаа авахын тулд 2 ширхэг уухад 5.2 кг шилмүс идэх боломжгүй шүү дээ. Тэгээд тэрнээс side effect нь яах вэ гэдэг юм байна. Тэгэхээр 5,000 төрлийн орцоос хэрэггүйг нь бүгдийг нь ялгаад хэрэгтэйг нь авч үлдэх энэ технологи бол гайхамшигтай технологи байсан гэж үздэг юм байлээ. Тэгээд энэгээр ялгаж авсан бүр эрдэмтэнтэй өөрийнхөө эрүүл мэндээс олж холбогдсон. Тэгээд үнэхээр цус залгуулсан байсан. Тэгээд энэ цус эрүүлжээд ирэхээр хүний тэр одоо ус шингрээд унаад байгаа, нүдний хараа муудаад байгаа, миний арьс байн хураашдаг гэдэг асуудлууд цахаасаа ахгүйла шийдэгдэж эхэлдэг. Нойргуудал тий энэ бүх асуудал тэгэл одоо толгой таллаж өвддөг тий энэ шинж тэмдгүүд тэгэл уруул хөөх өнгөтэй эсвэл уруул байн хагараад хураашаад байдаг. Энэ бүх асуудлууд ингээд зугуухан аажмаар таны хүргэлтийн систем сайжирж байна л гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр энэ сайжирч ээж хүн шал өөр болдог. Өөрөө бас мэдж байгаа үстэй. Би ч надад хэрэглээл байгаа шүү дээ. Намайг харж байгаа үстэй. Тэгэхээр энэ хүн болохоор маш хаширхан байгаа байхгүй юу? Одоо маш олон сарын өмнө те ирээд өөрөө бүх үр дүнг ингээ мэдрээд Солонгос явахтаа хүнтэй бүр очиж уулзаа бүгдийн уг үндсээр нь мэдээд тэгээд үр дүнгээ өөрөө мэдэрчээ. За би үнэхээр энийг бодтоор мэдэрлээ. Тэр би энийг ингээд хүнд хүргэмээр байна гэсэн ийм хүсэл тэмүүлэлээр ингээд ирсэнд би маш баяртай байгаа. Би ч харин нөгөө айгу юу ч их хашаар гэх юм одоо эрүүл мэнд одоо аль эрүүл амьдрахыг боддог ингээд элдв янзын хэрэглэдэг би ч одоо хумсаар боддог шүү дээ. Эрүүл мэндэд нэг л муу юм шиг санагдаад. Тэгээд мэдээж одоо хүнд чинь хамгийн чухал юм л эрүүл мэнд ч тийм нэг гоё арьстай ч юм уу нүур амаа гоё болгох чад эрүүл мэндээ одоо золиослох бол айгу утгагүй асуудал байхгүй юу. Тэгснээс эрүүл биетэй одоо царай муутай явж байсан хамаагүй дээр гэж би бол боддог. Тэгээд чамзон нэмлэг харин эрүүлж бай, гоёч бай. Одоо эрүүл дотроосоо гоёо дээрэс нь хөөрхөн байж болгоно гэдэг одоо эмэрэтэ ажилтг надад бас их таалагдж байгаа. Тэгээ одоо манай эмчнэрийн бас айгу хэлэх дуртай байдаг байхгүй. Бидэнд хандснаар хин нэгэнтэй адил болохгүй. Химэл болохгүй. Энэ маш чухал үзэгдэл гэж яадаг. Тэгэхээр тийм шүү дээ. Тийм, маш натуралаар манай эмчнэр яг өөрсдийнхөө төрхөөр өөрсдөө ингээд гоё байдаг. Тийм. Тэргүүрээ би их бахархдаг шүү дээ ерөөсөө. Тийм, тэр чинь одоо хамгийн чухал зүйл байгаа шүү дээ. Хичнээн одоо химэл төрхтэй гоё байснаас за жоохон одоо юу гэсэн царай муутай өөрийнхөө байгаа нь илүү дээр л харагдана л таа мэдээж. Тийм. Тэгээ царай муутай гэдэг ойлголт чи хүний л ойлголт юм. Тийм, яг хүн болгоно л өөрсгөн болгоно харах юм зүгээр. Миний бодлоор хамгийн чухал зүйл нөгөө хүн өөрөө өөртөө таалагдаж амьдрахал айгуу чухал. Тэгээ өглөө хосоод ингээд толгойн дахад одоо би чи ямар муухай юм гэж бодохгүй окей ч юм уу тий. Өөрөө өөртөө таалагдаж амьдрах чинь хамгийн чухал болчиход байна шүү дээ. Хүнд харагдахаас илүү тий. Монгол хүнд 33 наснаас эхлээд өөрөө өөртөө таалагдахгүй болтыг. Энэ ингээд би 17 жилийн юм судалгаа авсан. 17 юм уу тий. 33 наснасаа хүн өөрөө өөртөө таалагдах. Ер нь тэр үеэс нүүр нь эвдэрч эхэлж байна гэсэн үг үү тий. Бүр тэрийг мэдэрдэг. Яг тэр хүн эцэг эхээс заяасан насаар заяасан гоо төрхөөр 20 нас хүртэл явдаг байхгүй. 20 наснаас өөрөө бүтэж эхэлдэг. Өөрөө бүтэж эхэлдэг. За ингээд одоо 20 жил бүтээсэн нүүр шал өөр болдог байхгүй. Шал өөр болдог. Тэгэл энэ нөгөө 33 насн дээр ер нь бол хүмүүс нэг 36 70 дээр огцон бохирдлыг мэдэрдэг байхгүй. Тэгэл энэ Монгол хүнд 33 дээр илэрдэг. Арай эрттэй. Арай эрттэй илэрдэг. Гадаад хүмүүст 25 нас ингээд оргилнаас тэрнээс доошоо ингээд зугуухан буурдгаа гэдэг бол Монгол хүн 23 насд оргил явуулаад тэрнээсээ огцсон буураад идэг ийм юм байдаг. Бас нөгөө амьдралын цагаарын нөхцөлийг нөлөөлдөг баг тий. Энэ бүр дотор эртэнтэй холбоотой. Дотор эртэнтэй холбоотой. Дотор эртний зуршил бидний өдөө болтол ойлгож ирсэн энэ зүйлүүд тий идэж уусан бүх юм бидний дотор энэ нөгөө маарал дээр шүүж байгаа юм шиг нөлөө үзүүлээд авч үлдчихэдэг. Тэгэхээр тэр бүгдийг л очрыг олох гэж би бүр энэ цаг хугацааг зарцуулчихад байгаа байхгүй. Тэгэхээр тэр бүгдийн очрыг ингээд олоод хүн болгон дээр ингээд яхаар цаг хугацаа орноо. Хүмүүс ид чи төсөөд идэв юм аа. Ид чи төсөөд идэв. Маргааш гоё болохгүй л. Тий. Ерөөсөө л хэд хоногийн дараа гоё болгодог. Эсвэл бол ерөөсөө л төрөл арилжуулдаг гэдэг. Тэр нь ерөөсөө чухал биш ээ. Үндс нь
энэ одоо бүр ингээд шавгадаад хэцүү болцсон хүн бол бусад үеийн хүмүүсээсээ илүү овор суух нь амархан болдог. Овор суух нь амархан болдог. Эсвэл турчаад татангарчаад ерөөсөө хизээш таргалдгүй хүн байгаад байдаг. Эсвэл таргалчаад яаж оролдоош турдгүй хүн болдог. Хоёр тоол руу явдаг байхгүй. Тэгэл над дээр нэг үйлчлэгч яаж намайг олж ирсэн бэ гэдгсэн чинь өсчин дээр хуучин танилтайгаа тааралтлаа, найзтайгаа тааралтлаа. Тэр хүн бол Очень гоё болсон байна уу? Маш гоё болсон байна. Хүн турж болдго юм аа. Гэтэ хөөхөн болж чаддгүй юм аа. Тэр хүн бол турсан байна. Дээрээс нь бүр хөөхөн болсон байна. Учраас би тийм болмоор байна гэж бүр иржсэн хүн байгаа. Тийм, иржсэн. Тийм болоод чадчих шүү дээ хамгийн гол нь. Үнэхээр үндэс суурьда өөрөө өөртөө л ажиллана. Тэр хүн өөрөө өөртөөгөө бас ажиллана. Тэгвэл бүгдийг бид нар яаж чадахгүй хоёулаас нь болохгүй юм тийм. Хамтын бүтээл. Тэр нь л айгүй чухал байдаг. Тэгээ хүмүүс за та ингэ шүү гэдэг юм аа ингээ хэлж өгдөг. Тэгтэл тэрийг одоо ингээд биелүүлэх юм бол 100% баталгаа өгнө. Хүмүүс асуудаг. Баталгаатай юу? Хэдэн үеийн баталгаа өгөхгүй. Би үнэхээр хөөрхөн болох уу гэж асууад байдаг юм шүү дээ. Үнэхээр залууч уу? Би үнэхээр залуу болох уу гэж асууад байгаа юм шүү. Тэгэхээр хамтын бүтээл. Тэр хүн 100% дагавал 100% үрд үүснэ. 80% дагавал 80% үрд үүснэ. 30% дагавал 30% үрд үүснэ. Энэ бол бүр ерөөсөө батгдсан үнэ. Би ингээ 100% багсан учраас 100% урд өмнө өндөр үзээ суужээ. Би бол тэгж боддتي. Би ингээд өөрийн сайндаа биш тий. Миний ингээд багш нар энэ дээр миний хүчил зүтгэл байсан юм аа тий гэж л би боддог. Тэгээд одоо надтай хамт ажиллаж байгаа эмчнэр үнэхээр сэтгэлтэй. Маш сэтгэлтэй зөв хүмүүс байдаг. Тэгээд би энд бахархдаг эмчнэраараа маш их бахархдаг. Тэгээд энд бүтэн баг хамт олон хүний төлөө ингээд зогсож байгаад би маш их баярлдаг. Тэгэхээр би ганцаараа л ингээд байвал бас юм төрөхгүй шүү дээ мэдээж тий. Тэгэхээр миний ингээ хамт олон ингээд та нарт үнэхээр үйлчлэгтэй таатай байх болно. Бидний гол зорилго юм болохоор сонголт бол таних. Тийм үстэй сонголт үйлчлэх хүн бол таны сонголт. Тэ бид нар та хандах юм бол хамгийн сайнараа хичээгээд хамгийн сайн үр дүнд хүрэх потенциалыг чинь л бид нарт өгүүлж өгнө. Тэ тэгэхээр өөрөө чи хамгийн сайн хувилбарыг бүтээхэд өөрөөдөө сэтгэл хангалуун байх тэр хувилбарыг чинь бүтээхдээ л бид нар дөхөн болох гээд ингээд цогсож байгаа шүү л гэж хэлмээрээ. Баярлалаа. За одоо тэгээд танарт юу үзүүлэхээр би яг нүүрэндээ яг юу хэлгээд ингээд залуучч байгаа гэдгийг харуулъя. Сони Цэрмэн эмчийн тайлбарсан аппаратуудад орсон. Тэгээд яг процедур нь яаж явагдгийг одоо над дээр яг та бүхэн бодит байдлыг үзээрэй. За, хэцхэн хараарай. За, хэцхэн ингээ харах юм бол одоо зүүн талын нүдний төгсгөл болоод одоо энэ хацрын илүү доошоо унжилттай бууж өгсөн гэсэн. За, баруун талаас гэх юм бол баруун талын доод талын энэ шанааг өргөд, хоёул баруун талын доод талын шанаа зүүн талын нүдийг өргөж явахаар юм шиг. Тэгэхээр тийм тэгжээч яг нүүрнийхээ дэх шимийг тас. тэгш одоо л манай хэлхсээ дараад ингээд аяг бүгд байна. За, нэг удаагийн хошуу байгаа. Хошууны юм за, энэ таны арьсанд хүрэлцэх хэсэг ямар нэгэн зүү байхгүй. Энэ хэсгээр хүрэлцэн. За, баруун талаасаа эхэлж өргөчөөд дараа нь нэг талаа өргөснөөхөө дараа харьцуулж хоёулаа харна шүү. За юу. За, энэ аппарат маань чимээний хувьд их сүртэй. Гэхдээ өвдөх юм байхгүй айлтгүй. За, эхлээд би танд сонсгоё. За, нэг юм. За, чимээний хувьд их сүртэй. За, эхэллээ. За, энэ. За, яаж н өвдөж гин үү? Зүгээр нэг юм хуруугаар ингэж байгаа юм шиг болж байна. Хуруугаар нэг. За, нэг иймэрхүү явна шүү. За, та сайхан биеэ суллаа. За, одоо ингээд нүүрний баруун талыг ерөөдөө жижигрээд энэ ирүүний лайн илүү тод гарч ирсэн байгаа. Илүү их цонцоогоо дээшээ өргөгдсөн байгаа. Түрүүн болохоор баруун тал илүү их нөгөө ийм бомгор доор тийм хуваагдaltaй гэж яриад байгаа байхгүй. Энэ шанаа хотоо юу овоогоо хотоогоо овоод байсан. Одоо бол ерөөдөө нэгэн жигд болоод эхэлж байгаа. Ийм байгаа. За, хоёр дахь гэх юм бол хүзүүг бас нэмж өргөсөн байгаа. За, хүзүүний юг харах юм бол хүзүү илүү нарийнхан болж өгсөн. За, хүчлээний чиглэл илүү их тэнийгээд дээшээ чиглэлтэй болж өгсөн байгаа. Анзаарч байна тэнд өөрчлөж байна. Гэхдээ харин бүр ингээд хүмүүсөө дээшээ өргөөд ингээд нүдэ татаад байгаа юм шиг. Хуруугаараа нэг эндээс ингээд татцсан юм шиг дээсээ ингэсэн шиг санагдаад байна шүү.
ингээд татчих юм шиг мэдрэмж төрж байна. Тэгээд одоо нэг харьцуулах юм байхгүй хоёлаа яг тэгчэрсэн болохоор угаасаа ч юм байсан юм шиг. Угаасаа нэг 10 жилийн өмнө яг л юм байсан юм шиг. Тэгээд аюу залуучд цаадаж шүү дээ. Ингээд татаад байгаа. Ерхэд бол нүүр айгуу жижигэрч байгааз. Нүүр унжаа солроод ихээр тий. Тэгэхээр нүүр айгуу том болоод урт болоод эхэлдэг нүүр унжаад эхлэхээр. Тэгэхээр одоо ингээ өргөөд эхлэх нүүр айгуу хөрхөн жижигхэн. Тэгээ нөгөө би ч нэг хацартай болохоор ингээд очор юм өвчтэй юм шиг санагдаад санагдаад болсон юм байхгүй юу? Тэр нь байхгүй болчих. Хацар ингээд дэш өргөдөж тийм. Эхний оролтон дээр ингээд хоёр талаа тэнцүүлээ. Тэгээд дараагийн оролтон дээр одоо энэ нөгөө зааж байгаа онцгой хэсгүүдээ илүү сайн өргөөд одоо энэс илүү бодох гэсэн үг. Ямар гоё юм бэ тий. Эхний оролтон дээр бол хоёр талаа өргөөд тэнцүүлээд ирж байгаа. Бас над би бас нүрээ ингэж гоё болохоос гадна чамзаа нэмлийн юм шиг миний гарыг юм гоё болгож өгсөн би бас маш их сэтгэл хангалуун байгаа. Эмэгтэй хүний насжилт чинь бас нөгөө гарнаас хамаардаг гэдэг. Дээрээс нь би нөгөө машины ревю хийхэд дандаа ингэж миний гар бичлэгэнд гардаг байхгүй. Тэгээ би манай эмээ ээж эдгээр бүгдээр юм өргөн суцтай хүмүүс, гарын суцны өргөн суцтай хүмүүс үүдэн шүү дээ. Тэгээ тэрэндээ жоохон би жоохон дургуй хийсэн ингэж бондор суцтай. Тэгээ энэ дээр бол ямар ч одоо эмчлүүлэх гэсэн бодлого байгаагүй л дээ. Энийг одоо эмчилж болдог ч гэсэн ойлголт мэдэхгүй байсан. Тэгсэн чинь ингээд болтыг минь одоо би ингээд ийм гоё амбар гартаа болсон. Тэгээ турхаа хүмүүс бас юм зарим нэг юм шиг байна. Шүмснүүд нь ингээ гараад одоо судснууд тавайгоо тэгээд өчт юм уу тий. Тэгээд нэг юм гарны хөгшин байгаа юм шиг юм харагддаг шүү дээ. Бондор тэрийг бүгдийг нэг нөхөн сэргийх боломжтой. Энэ бас л процесс явагдаж байгаа. Тий хүн чи гараа ямар их хэрэгэлдэг вүлээ. Монгол эмэгтэйчүүд ямар их гараа тий хэрэглэж өдөө болтол амьдарч байгаа вүлээ тий. Тэгэхээр энэ бүгдийг ингээ нөхөн сэргийх боломжтой байдгаа. Тэгээд ийм гоё болсон. Ийм гоё нүртэй бас ийм гоё гартаа болсон. Одоо яаж ийм болсноо харуулъя. Одоо туягч хувьд бол хоёлаа эхлээд арсны түвшинд буюу одоо энэ суларсан байгаа энэ арсны хэсэг байгааз энэ хэсгийг baby face-ээр чангалах амжилтгаа одоо явах гэж байна. Тэгэхээр одоо энэ ингээд сулраад ингээд юунаас салаад юм хөдөлгөөнтэй байгааз тэгэхээр энийг арсныхын түвшинд чангалах гэж байгаа гэсэн. Тэгэхээр энийг ингээд чангалаад эхлэхээр энэ ган дээр хөвчлээс эдгэрнийхөө төлжөөд арс нь өөрөө чангараад эхэлнэ. За baby face нь арсны жинхэнэ арсны давхар болоод өнгийн хэсэг гээд бүх хэсгээр нөхөн төлжүүлэх ийм чадвартай ремодул хийдэг ийм аппарат байгаа. Тэгэхээр нэг өсөндөө арсны бүний түвшинд нь коллаген өсөлтийг нэмэгдүүлээд арсны эсийн нөхөн төлжилтийг нэмэгдүүлдэг гэсэн үг. Тэгэхээр эсийн тоошоод арсны өөрийнх нь салтын түвшинд зузаарлал явагдуулж арсыг өөр нь чангалдаг. За дөнгөж арсны гүний түвшинд нь ерөөдөө арсны доорх давхаргаа төлжүүлэлт хийгээд дууслаа. Тэгэхээр арсны доорх давхаргт нэгсэндээ өөрийнхөө нийтсээр нөхөн төлжүүлж ийм бүм байлгадаг ийм төлжүүлэгч хийж өгсөн байгаа. Тэгэхээр энэхүү төлжүүлэгч маань өөрөө болохоор дүүргэж болох байсан биш. 100% өөрөө биеэс бол гадагшлна. 100% ингээд шимэгдэж алга болно. Тэгээ өөрийн тань эдэс ингээд өөрийн тань эдэс ургаж төлж дүүрнэ гэсэн үг. Өөрөөр нь ургуулж төлжүүлж байгаа юм гэсэн үг. Одоо яг хийсний дараах байдалд бол ингээд нөгөө тавилга хийгдсэн хэсгүүд маань мэддэхгүй. Тий шууд бомбгоор олно. Тэгээ илүү натурал төрх тарагчаад ингээд тавилга хийлгэсэн нь юусэн мэддэхгүй. Тэгээ юу ч өгдөггүй юм хамгийн гол нь тий бас юм ч өгдөлтэй байхгүй. Нэг 10 хөлтөр юм гоё гартаа болчихлоо. Мэдсэн бүлэгтэй хэлж идэг байж. Ингээд атгаад үз. Атахаар одоо нөгөө судасны тодорхой яагаад явагдсан мөр энэ доторх арсны доорх хэдсүүдийн шимэгдэлтэй ихтэй, хоосрол ихтэй нэмгэрсэн байсан гэсэн үг. Тэгэхээр энийг ингээд өөрөөр төвшин нөхөн төлжүүлээд зузааруулад өгөхөөр энэлийн судас илүү бас харьцангуй тод байсан тий. Тэгэхээр одоо ингээд ерөөхдөө бүдгэрээд ороод ирж байгаа. Маань тураалтай болсон байсан юм ба шүү дээ. Ер нь бол тий тураалтай. Ямар ч диско болсон байсан юм дээр нь ингээд одоо ийм болгох хүсэлтэй маш их хүмүүс байдаг. Яг ямар үйлчлэг хийхээ мэдэхгүй, яг яахаа мэдэхгүй, хаана очихоо мэдэхгүй хүмүүс бас нэлээд их байгаад байдаг. За ингээд та бүхэн маань одоо сүүлийн шинжилгээ ухааны ачаар, технологиудын ачаар ямар ч гэсэн хөвшөрөхгүй ингээд энэ чигээрээ байж болох юм байна гэсэн ойлголт авсан бах. Хэрвээ одоо яг 10-15 жилээр дорож залуу чи эсвэл одоо яг байгаа төрхөө 10-20 жилийн дараа хэд яг энэ чигээр нь хадгалъя гэж бодож байгаа бол энэ чамзоо нэмлэгийн одоо хамт олонд хандаарай. Би дээр тайлбар хэсэгт чамзоо нэмлэгийн Facebook хаяг нь оруулсан байгаа.
За ингээд дараагийн дугаар хүртлээ баяртай.